За сайн бацгаана уу. За Фрэнс 360 Street Club-ийн техник шинжээч харилцаач зөргөө байна. За тэгээд шинэ 7 хоногийн өмнө манайхан өнөөдөр хэдүүлээ сайхан анализ сайхан хийгээд явчихнаа. За тэгээд өнөөдрийн байдлаар энэ 7 хоногийн байдлаар ерөнхий нэгт өдөр бол нэг тийм амар том бол мэдээ бол алга. За хоёр дахь өдөр ер нь Австралийн бирж дээр ерөнхий бас мэдээнүүд бол байгаа юм байна. За тэгээд Британи улс дээр бас ерөнхийдөө бол climate count change гэсэн мэдээ байгаа юм байна. За тэгэхээр Bob Government Bailey Speaks. За бас GDP дээр. За тэнгууд CAD дээр ерөнхий SPY гэх мэт бас ерөнхий мэдээнүүд бол бас байгаа юм байна. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд гол анхаарал хандуулж байгаа өдрүүд өөрөө 2 дахь өдөр бас орхны. За тэгэхээр 3 дахь өдөр бас ерөнхийдөө бол тодорхой хэмжээний NZD дээр бас хөөхөн мэдээнүүд бол бас байна. За тэгээд 4 дахь өдөр хэдүүлэнгийнх нь хувьд 3 дахь өдрийн чинь шөнө 4 дахь өдрийн өглөө үүрээр 3 цагт Fons meeting минуттай юм байна. За бас юу ирэх нь вэ? Бас их асуудал шүү. За тэгээд employment change ауд дээр Австрали дээр employment change. За тэгээд unemployment rate. За тэгээд мэдээж 4 дахь өдөр unemployment claims орж ирж байна Америкийн бирж дээр. За тэгээд Австрали дээр RBA Gov Blocks гинэ. За тэгэнгүүт бас үг хэлгэнэ. За ерөнхийн ингээд Америкийг одоо нэг үхрийн ивэр дагвал дөргөл одоо 1000 үхрийн ивэр дөргөнө гэд бас нөгөө хэдэн биржлэр тодорхой хэмжээний шокууд өгч эхэлж байна. За тэгэхээр энэ нь юу харуулж байгаа юм бэ гэхээр Америк нэгдсэн улс аль хизээ тодорхой хэмжээний юунууд хийгээд эхэлсэн гэсэн үг. Тодорхой хэмжээний одоо арга хэмжээнд аваад эхэлсэн гэсэн үг шүү дээ. Хэдүүлээ тэгэхээр энэ 7 хоногтоо ч юм уу эсвэл ер нь цаашдаа анхааралтай байх нэ. За тэгээд сая мэдээж 1 сарын сүүлээр манай Трамп өөрөө юугаа хийцэн те. За энэ дээр мэдээж тангараг өргөцсөн байгаа. За тэгэхээр хэдүүл ямар ч байсан анхааралтай байх нэ цаашдаа. За тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь хувьд за юу хийх вэ гэх юм бол эхний ээлжинд мэдээж алтны тал дээр юу ярих вэ гэхээр алтны тал дээр бол мэдээж нэг өсөлтийн режимийн хурал орж ирж байгаа. Энийг ямар ч байсан анхааралтай авна. За тэгээд 4 цагийн зургаар мэдээж эхний цэгийн байрлал руу 23.6 дээр ирсэн, 14-өөс ирсэн. За ерөнхий дараагийн хөдөлгөөн ерөнхий 2918 байх боломжтой гэж хэдүүлээ үзээд зургийг нэг жижигүүлээ цагийн орчим дээр харвал за мэдээж энэ хэсэг дээрээс буцаал төгссөн дээрээс нь 14% илүүтэйгээр ерөөхдөө бол жоохон илүү гарч ирсэн. За доошо 61.8 орж ирсэн гэдэг нь одоо эсрүүсний зэг дээр байгаа. За алтын ерөөхдөө бол энэ хэмжээнд дээр хэрэг нь бол зүгээр. Харин хэрвээ хэрэггүй гэх юм бол энэ 50 үзүүртэйгээр нөхрөө өрөө дээшгээ 2917 авцаа гарч ирэх боломжтой болж эхэлнэ. За тэгэхээр ерөнхий хэдүүлэнгийнх нь өмнөх гаргацсан байсан өөрөө энэ хэсэг дээр ерөөхдөө бол тавцж орж ирнэ гэсэн үг. За тэгээд цаашдаа ерөөхдөө бол үргэлжлүүлээд нэг уналтыг бол заавалж хийлгэнэ гэдэг хэдүүлээ бол алтан дээр угаасаа ботцсон байгаа тий. За энэ дараагийн зураг угаасаа өөрчлөгдөх ёстой. Сайндаа ч биш угаасаа өөрчлөгдөх ёстой. Тэгэхээр алтны үед ерөнхий үзүүлэлтийг хэдүүлээ бол угаасаа харсан жана. Тэгэд хатны байдал ерөнхийдөө бол өөрөө бас чүд жоохон эвгүй байгаа. Тэгэхээр бас ер нь анхаарал илүүтэхгүй. За тэгэнгүүт энэ чинээс мэдээж ойлгомжтой хэдүүлэнгийнх нь хувьд 94.5-ын магадлал орж ирсэн. 86, 76 гэж орж ирээ 61 сэтэрсэн. За 50 гэж орж ирээ 23.6 дээр байгаа. Одоо 50-ын шалгалт ялчгүй эсрүүцэл дээр байгаа. За энэс цаашгаа ерөнхий сэтрэл орж ирээд явах юм бол ер нь байдал эвгүүднэ гэсэн тал руу хэдүүлээ харахад бол боломжийн хэцүүдний ч байх вэ. Ер нь ингээд доошгоо уналтын режимүүд тааштай орж ирэх боломжтой гэдэг хэдүүлээ үзчихнэ. Гэхдээ хэдүүлэнгийнх нь энэ 7 хоногт харах хэвээр зүйл нөрөө энэ хэсгийг энэ ёроолыг сэтлээгүй. Лааныхын битээ ерөөхдөө бол тэнцээд ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгээд ерөнхий хэдүүлээ бол анзаараад ажиглаад үлдээнэ гэсэн үг. За тэгээ энэ хэсгийн зургийг мэдээж хэдүүлээ устгана. Зургуудыг ерөнхий нэг урагшлуулж байгаа гэсэн үг. За тэгээд энэ доотлын хэсгээс мэдээж энэ хэсэг рүү татаж үзэхэд доор өөрөө 76.4-ийн тутаалттай 50 руу ороод ирсэн. За 61.8 гэх юм бол дээдлийн үзүүр 2910 болж хүрнэ. За энэс цаашаа ерөнхий хөдөлгөөн бол үргэлжлэхгүй гэсэн байр суурьтай бараг хандаж хэлэхэд бол болохоор нэг үзүүр шалгуулж ерөнхий доошоо хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж
бас үзэж болно. За тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь дээшгээ хараад байсан ханшчин бол мэдээж 2940 дээр хандсан 2940 гэсэн ханш хэдүүлэнд угаасаа байсан. Тэгэхээр ерөнхий үзүүлэлт дээр хэдүүлээ 23 гэж орж ирж байгаа хөдөлгөөн 50 дээр ингээд дуусгах болох боломжтойгоо 2908-ыг ерөнхий хэдүүлээ тэмдэглээд үлдээнэ. За тэгээд ерөнхий хөдөлгөөнөр бол 50 руу юм уу эсвэл 61.8-аар орж ирээд ханалтын байрлал ерөнхий энэ хэсэг дээр л орж ирээд доош унах ёстой гэсэн байдлыг хэдүүлээ хадгална гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ цааш дөрвөлжлүүлээд талан дээр гой анхааралтай зэгүүдээс сайхан сэл ороод явчихад бол асуудалгүй байх нь шүү. Гэхдээ чүд жоохон хүлээх л хэрэгтэй. За доотлын индексийн хувьд бол мэдээж хэдүүлэнгийнх нь гаргаж ирээд байсан ханшин дээр бол ирчихсэн. Доотлын үзүүр нь 2600 106 дээр бол ерөнхийдөө бол орж ирэх боломжтой гэд байгаад байсан. Ерөнхийдөө бол ороод ирчихсэн байгаад байгаа. Ерөнхий долларын индексийн хөдөлгөөн бол бас ойрын үед бол маш гоё цэвэрхэн орж ирж байгаа харагдаад байгаа шүү. За тэгэнгүүт хэдүүлээ мэдээж зургийг нэг ингэж хэлүүлээд харах юм бол хөдөлгөөн өөрөө 14 61 38.2 61 сэтэрсэн 76.4 дээшиг нэг 170 хөдөлгөөн хийгээд доошоо дахиад нэг унж орж ирэх боломжтой. За ёроол нэрхэдээ бол 105 гэж өөрчлөгдөж байгаа юм биш манайхаа. За 105 гэхээс илүүтэйгээр бас эн чинь 106 гэсэн ханш бол угаасаа байж л байгаа. Тэгэхээр энэ хоёрын нэг нь л ямарч байсан гол хугарал хийх ёстой. Гол хугарлыг хийх ёстой. Тэгж одоо хэдүүлээ цааш нь өргөжлүүлээд долларын индексийг нэг дээшгээ харахад бол болж байгаа юм байна. За тэгээд хэтэр юм өөрөө 2700-г ирэхэд бол одоо сэтэлж байгаа юм байна. Уцаа мэдээлэл ирж байна. За тэгээд нөгөө талдаа бол мэдээж манай oil манд доошоо дүнгэж орж ирсэн. Дүнгэж ороод ирсэн. Одоо нэг хугарал хэсгийн хугарал хийж байгаа тий. Тэгэхээр хэдүүлээ тэмдэглэсэн байсан ханш нь энэ байсан. Энэ шалгалтаа хийсэн дээшгээр 61.8 гэж түлээд байсан бол амжаагүй. За тэгвэл ерхий одоо 61.8 дээр ирсэн учраас хэдүүлээ дээшгээ 73.11 руу эхний хэлжинд бол харахад бол болж байна. За 73.11 нь ерхийдөө бол хэдүүлэнгийнх нь 4-7 хоногийн 5 дахь 4 дахь гинэ нэгтээс хойш ерхэд бол эргэжсэн үзэр байгаа. Тэгэхээр энэ хэсэг дээр ороод ирчих юм бол за ойлын хувьд бол нэг режим дууслаа гэж үзсэн. За тэгээд заавал ингэж новширж шалгах шаардлага байсан юм уу дөө ч гэж бас нэг хэсэг бодох шиг. За тэгээ яах вэ? Мэдээч зураг байж л байгаа юм чи хэдүүлээ бол заавалчгүй айлтгүй тий. За гол нь бас л эсэргүүцэл дээр ирсэн байгаа харагдаад байгаа шүү. Гол нь эсэргүүцэл дээр ирсэн байгаа харагдаад байгаа шүү. За тэгээд 14 гэдэг чинь доош мэдээж 14 үзүүртэйгээр 69 80 руу нэг бутан ороод ирчихвэл гэд байсан үзүүрч ер нь одоо орж ирэх боломжтой харагдаад байгаа. За тэгэхээр ойл дээр хэдүүлээ бол гол нэг тийм амар хөдөлгөөнүүдийг харахгүйгээр эхлээд доошоо 69 80 руу харах уу эсвэл энэ ч дээшгээ үргэлжлээд нэг 73 12 рүү нэг харах уу гэсэн байр суурьтайгаар хэдүүлээ хандах нь байна. За тэгэхээр энэ хөдөлгөөн өөрөө 61.8 гээд ийшиг орж ирнэ гэж байгаа. За энэ хэсгийг ерөнхийдөө бол хэдүүлээ бол ажиглана. За тэгээд тэнцэнээс орж ирчээ доошоо 14 илүү ийгээд 69 80 мая доошоо тэгээ явах юм бол 68 70 мал гээ явах юм бол асуудал алга. Миний хувьд бол асуудал алга. За дээрээс нь ерөөхдөө бол нэг сэл орчод бол бас асуудал хөдөлгөөн харах юм шиг мэдрэмж төрөөд байгагийн хувьд бол төрж байгаа. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан ойл дээр гоё анхааралтай байх нь шүү. За тэгээд мэдээж энэ хэсгээс нэг зургийг татаж үзээд зураг өөрөө доошоо 108 үзүр заасан. 108 үзүр нь 94.5 гэж явж байгаа. Дээдлийн үзүр нь мэдээж 71-67 хавцаа нэг орж ирэхээр. Гэхдээ энэ чэнэс мэдээж зурагнаас хөдөлгөөн хөөх юм болов шүү дээ. Энд чинь 38.2 доошоо 61.8 нэг хугарал авцсан 50 хугаралтайгаар 76 гээд доошоо сэтэрлийн 100 хийгээд ороод ирсэн байгаа. 94.5 86 тэгээд доошоо 108 108 100 гэсэн хөдөлгөөн хийсэн. Доошоо 114-г бол үнэхээр цэвэрхэн бол авч чадаагүй мэдээж айгүй амар том тоталтайгаар. За тэгээд 100 гэж орж ирж нөхрөөр дээшээ 50 шалгалтыг заавалж шалгацсан байгаа шүү дээ. За тэгвэл үү шүү дээ. Хэдүүлээ энэс цаашгаа 108 гэж орж ирж байгаа бол нэг үзүүрийн хөдөлгөөн дээшгээ 69 70 руу 71 70 руу нэг харуул харах юм. За эсвэл энэчнээс чадахгүйгээр пак гэж доош ороод ирвэл сайхан л байна. За тэгээ энэ хэсгүүдийн ерөнхий хөдөлгөөнийг хэдүүлээ харнаа. За тэгээд 15 минутанд энэ зурган дээр би чинь нэг шалгаж үзэх хэрэгтэй хөдөлгөөн чинь энэ дээрээс энэ доошго байгаа. Энэ дээрээс энэ доошго 50 хөдөлгөөн гэж орж ирээд 38 гээд доошго ерөөхдөө бол 14-гээд 23-гээд пак гээд тэг рүү ороод ирсэн. Одоо энэ чинээс
14, 23, 14 гэдэг юм бол дээшгээ дахиад нэг жоохон чүд өсөх магадлалын режим орж ирэх магадaltaй харагдаад байгаа. За тэгэхээр дууг нь 71.12 бол ороод ирсэн юм биш үү? Хэдүүлээш 72.12 руу хараад байгаа шүү дээ. За тэгэхээр 72.12 руу ямар ч байсан энэ хоёрын зоон дээр нэг орж ирэх боломжтой гэж үзээд энэ чигээр алтай харьцаанд орж байгаа ш. За ямар ч байсан энэ байдлаар хэдүүлээ нэг жоохон энэ 7 хоногийн байдлыг нэг жоохон чүж жоохон өргөжлүүлэх нэ. За тэгээд алтны хувьд бол за эхний ээлжний цэг бол мэдээж 71 90 идрүүлэг бүтэн орж ирэхээр за дээш үзүрх юм бол 70 72 11 гэсэн цэг рүү ирэхээ байлахаар бол харагдчихэв. За тэгээд crude oil-ийн хувь дээр бол нэг тиймэрхүү бол угаасаа яриа бол угаасаа аль дээрээс биш явагдчихсан. За тэгээд Nasdaq дээр ч одоо юу ярих вэ манайхан. Хэдүүлэнгийнх нь гаргаж ирээд байсан цэгүүдийг ерөөхдөө бол гой сэтлээ яваад гсэн байгаа. За ерхий үзүүрийг бол одоо баг хийж ийн гэж баг хэлэхээр болцсон. За энийг устгаад weekly-гээр нэг хараад үзчихвэл яадгийн байхгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. За 200 хөдөлгөөн дээр дутуу энэ ерөөхдөө бол 186 дээр яваа 14-ийн тоталт гарч ирж байгаа төлөв. За тэгэнгүүт 4 цагийн байдлаар ерөнхий хөдөлгөөнөөр нэг иймэрхүү режимтэй хөдөлгөөн бол харагдаж байгаа. За тэгэнгүүт энэ нөхөр өөрөө 94.5 гэсэн хөдөлгөөн рүү явах уугүй юу гэдэг л байна. Ерөнхийдөө бол үзүрүү үгүй юу л гэдэг байна. За тэгээд 50 61.8 за тэгээд 76 дээр тохилд авсан гэж баг үзэхээр тоталтайгаар тохилд авсан гэж үзэхээр за тэгээд дээшгээ 22,342 л харах юм бол баг хэдүүлэнгийнх нь хувьд бол болохоор жишээний хөдөлгөөн бол орж ирж байна. Болохоор хэмжээний хөдөлгөөн бол орж ирж байгаа юм байна. За тэгэнгүүт хэдүүлэн мэдээж энэ хэсгүүдээр нэг шалгалтууд хийх нь угаасаа зүйтэй бахаа та. За энийг ерөнхийд 4 цагийн байдлаар нэг хараад хэдүүлэн нэг гинчинээс нэг таталт заавалч хийж үзэх хэрэгтэй байгаад байгаа. Түн чин 114-аар хандсан 61 за 50 38.2 за эхний хөдөлгөөн бараг хандсан. За тэгвэл үгүй шүү дээ. Энэ хэсгийн хөдөлгөөн ерхий яатсан юм бэ гэхэлэр жижиг завсрын хөдөлгөөн бол дуусаагүй. За тэгэнгүүт дээшгээ нэг үзүүртэйгээ хэдүүлэнгээ сая гараад ирсэн ашгүй гарч ирж байгаа юм байна. Энэ хэсгээс нэг ийм таталт оруулж ирвэл яадаг юм. Ингээд таталт оруулаад ирвэл эн чинь өөрөө 38.2 за дээшгээ заавалч дутуу 22,340 за 22,352 гэсэн ханшнууд дээр орж ирээд ерөнхий Nasdaq-ийн хувьд бол өсөлт дуусчихаа гэж хэдүүлээ үзэхэд болох юм байна. За тэгэхээр энэ байдал төр хэдүүлээ бол анхаарлаа хандуулаад сайхан явах нэ. За тэгвэл үү шүү дээ. Дараагийн байдлаар хэдүүлэнгийнх нь хувьд юу болоод байгаа юм бэ гэдэг байдлаар нэг биткойнийхэн тал дээр юм ярив. Тэ? Зураг юм биш. За ерөнхий зураглалын хувьд бол өөрчлөгдсөн байгаа даа. Манайхан бол анзаарч байгаа бах. За дийлгийн байдлаар би нэг энэ доороос нэг ийм таталтай зураг татаад байсан санагдаад байна. За энэ зураг ерөнхий яг яаж явсан юм бэ гэхэлэр за нэг энэчнээс ингэж нэг орж ирсэн зураг байна. За ингэж орж ирсэн зураг өөр 38.2 за ерөнхий эсрүүлслийн цэг дээр байгаа. Гэхдээ энэ хэсэг дээр бас зургууд дутуу байгаа учраас зургийг жижиг цаг руу нийлүүлүүлэхүү шилжүүлээд энэ чинээс нэг заавалч хүн магадл барьж авах хэрэгтэй байсан. За чарт нь уншаарай. За энэ чинээс энэ дээрээс энэ доошгоо нэг таталт орж ирээд энэ хэсэг дээр нэг анхаарал хандуулах цэгүүд гарч ирж байгаа. За тэр нь өөрөө юу юм бэ гэхээр 50 гэж байгаа хөдөлгөөн 38.2-ыг дөнгөж сэтэлж байгаа. Доошгоо 23 гэсэн цэвэрхэн үзүүр хийгээд буцах магадaltaй. За эхний ээлжин 103 руу орж ирээд хамгийн дээдлэлтэй хэдүүлээ за энэ сардаа гэх юм ч бас хайш юм бэ. Дараа сардаа баг 133 мянга руу баг ороод ирэх байхаа гэсэн магадлал хэдүүлээ тавьж болно. За тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь гол анхаарлыг энэ хэсэг дээрээс энэ доороос энэ дээшээ нэг хөдөлгөөн авч үзээд харахад бол мэдээж 176.4 бол ерөнхийдөө догтсон. Ерөнхийдөө шатгцсан. За тэгэхээр энэ хооронд нэг юм хэрэлтийн бүс орж ирж байгаа. Хэрэлтийн бүс нь ерөнхий баг энэ навцаа гэж хэлэхэд болохоор тэгэхээр ерөнхий үзүүлэлтийг дахиж 76-гийн нэг хөдөлгөөнийг нэг шалгах байхаа эсвэл энэ баг цагийнхан хөдөлгөөнүүдээр дээшгээ нэг гарч ирнэ. Капиталыг хийдүүлээ тавина. За тэгээд Ethereum гэдэг зүйл өөрөө Ethereum гэдэг coin өөрөө хэдүүлэнгийнх нь доод гаргаад ирсэн байсан Yorol дээр бол ирчихсэн. Яйгуу гой цэвэрхэн ч ирсэн.
За ер нь Ethereum-ийн тал дээр бол ёроол бол баг болцсон гэж хэлэхээр. Гэхдээ бас Ethereum-ийн тал дээр ерөнхийдөө баг зэрэг асуудлууд бол байгаа. Тэр тал дээр бол дараагийн уулзалтаар хэдүүлээ бол нэг чич ярина. За тэгээд Ethereum-ийн тал дээр бол ерөнхий ёроол бол болцсон байгаа шүү. Дээшгээ дахиад нэг за 50 руу эхний ээлжинд 3054 лөө энэ сарда 2 сар дотроо гэсэн үг. Дээшгээ гарч ирээд ерөнхий нэг юм хөдөлгөөнд хийгээд өсөрөх бол угаасаа магадaltaй зэгүүд. За Shiba гэдэг meme coin дээр ер нь юу болж байгаа юм? За анхаарал тавиад байгаа хамгийн нэг тийм сонирхолтой coin-уудын нэг нь өөрөө Shiba байгаа. За Shiba-гийн хувьд бол дээлгийн зурган дээр юу болж байгаа юм бэ? Манай өсөлт хийсэн дөнгөж өсөлт хийгээд унж орж иж байгаа coin ерөөхдөө бол юу болцсон гэж мэгээд. За энийг чинь локлцсон юм биш үү? За локын арилгаад мэдээж таталтыг энчинээс эхлээд татсан зүв баха. За доошогоо ерөөхдөө бол 94.5 гээд дээшгээ нэг чүп гэж татсан. За дээшгээ 176.4-өөс нэг ийм хөдөлгөөн орж ирэх баг. Энэ хэсгээс ерөөхдөө бол нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирэх баг. За ер нь койнуудын хувьд бол ёроолууд бол баг дуусж байна гэсэн тамгал тавигдсан байгаа шүү дээ. За тэгэхээр энэ хэсэг дээр нэг орж ирээд пак гэдэг шиг үсэх магадaltaй. За энэс доошгоо нэг ингэж яваад ингээд нэг дээшээ гарах бол угаасаа магадaltaй харагдаж байгаа. За Shiba гэх мэт одоо meme coin-ууд дээр бол би нэг тийм их юм бол ирэхгүй. Угаасаа ерөнхий хөдөлгөөнүүд бол маш адилхан хөдөлж байгаа. За тэгээд гол анхаарал татж байгаа XRP гэдэг coin-ы талаар өнөөдөртөө мэдээлэл оруулнаа. Өнөөдрийн тал дээр ерөнхий мэдээллийг оруулнаа. За ер нь Ethereum яг юу байсан юм бэ? За ер нь энэ хэсэг дээр л байсан юм биш 24 оны 8 сар. За XRP дээр ерөнхий манай одоо гол анхаарал татж байгаа coin-уудын нэг. Тэгэхээр энэ XRP дээр ер нь жоох их юм ярина. Гэхдээ их юм шууд бол ярихгүй. За тэгэхээр хэдүүлэнгийнхэн хувьд XRP дээр юу болж өнгөрсөн юм бэ гэхэл 38.2-1 шалгалтыг хийсэн. Хөдөлгөөн өөрөө ерөөхдөө бол үргэлжилж байгаа гэсэн байр суурьтай хандна. За тийшгээ 14 илэг бол гоё ийсэн. Одоо өөрөө 23.6 дээр ирсэн байгаа. За ерөнхий хөдөлгөөний шалгалт бол 2.5 гэдэг шалгалт бол байгаа. За тэгээд мэдээж нэг ахиулаад харах юм бол ерөнхий шалгалт бол болцсон юм шиг харагдаж байгаа ч гэсэн арай болоогүй байгаа. Тэгэхээр хэдүүлээ 2.56 хүртэл хүлээнэ гэсэн. Зургийг хэдүүлээ нэг жижигрүүлж харна. 4 цагийн байрлалаар нэг жижигрүүлж хараад ерөнхий байдлаар юу болоод өнгөрч байгаа юм бэ гэдгээр хэдүүлээ нэг харавал мэдээж энэ дээрээс энэ доор хүртэл нэг заавалчгүй таталт орж ирэх ёстой. За манайхан хүлээгээрэй. За ерөнхийдөө бол 150-ийн хөдөлгөөнийг авцсан. 150 хөдөлгөөн чинь доошгоо ерөнхий хөдөлгөөнөөр 50 руу ороод ирсэн байсан. За ингээд ерөнхий сэтгэлийн хөдөлгөөн хийхдээ илүүгийн 14 23 хөдөлгөөн хийсэн. Дээшгээ дахиж татаж гарч ирэхдээ 86-гийн хөдөлгөөнөөр барьж аваад хөдөлгөөн өөрөө ингээд нэг 38.2 одоо 86-аас дахиж хураад 161.8 буюу 2.54 254 гэсэн хөдөлгөөнөөр орж ирэх магадлал өндөртэй гэж харж байгаа. За тэгээд өөрчлөлтсөн сүүлийн өсөлтийн хөдөлгөөнийг авч үзвэл за мэдээж энэ хоорон дотор 114 илүүтэйгээр хөдөлгөөн авсан 150 дээр хугацсан. За 76.4 гэдэг бол угаасаа жам. За тэгвэл биш та доотлын ханш нь өөрөө 252 гэж харж болж байна. Хамгийн доотлын ханш нь. Одоо эсэргүүцэлтээр ирсэн байгаа гэдэл ирсэн байгаа хэрнээ 252 руу харвал хэдүүлээ бол болж байна. За энэ хэсгийн хөдөлгөөнийг нэг тэгж амар тийм том ажиглалт хийлгүүгээр сүүлийн уналтын хөдөлгөөнийг харж үзье тэгвэл. Энд дэд үзүрээс энэ доод ёроол хүртэл заа юу болсон юм? Яг юу болоод байгаа юм? 61.8 38.2 гэдэг бол угаасаа жам. За тэгэнгүүт голын хөдөлгөөн бол 2.5 руу бол бүтэн орж ирэх боломжтой гэсэн потенциал харагдаж байгаа. За тэгээд хэрвээ өсвөл энэчнээс өсч болно. Хэрвээ өсвөл энэчнээс өсч орж иж болно. Эсвэл энэчнээс байгаа. Энэ хоёр ёроолоос цаашаа бол хэтрэх ёсгүй. XRP-ийн тал дээр бол энэ хоёроос цаашаа бол угаасаа хэтрэх ёсгүй. За тэгэхээр Ethereum, Bitcoin, XRP гэх мэт ерөнхий одоо coin-уудын тал дээр бол мэдээж анхаарал бол нэг талд байгаа. Coin-ууд бол за 2025 он 2026 он бол угаасаа coin-уудын ирүү ирж байгаа юм байна. Ойлгомжтой. За тэгэд ерөнхий анхаарлыг бол энэ хэсэг дээр бол угаасаа хандуулсан байгаа. За тэгэхээр хэдүүлээ бол заавалч айгдах шаардлага байхгүй. За цагийн байдлаар ерөнхий юу болоод байгаа юм бэ? Цагийн байдлаар харах юм бол мэдээж зургийг яг энэ дөнгөж өссөн
өсөлтийн байдлаар эн чи одоо хизээ үлээд Еврол аваад өнгөрсөн шүү дээ. За тэгээ энэ хэсэг дээр ерөнхий байрлалыг хэдүүлээ бол хадгалж үлдээ. Жижиг цагийн ерөнхий байрлал гэсэн үг. За эхний 14-ийг бол автсан. Дараагийн шалгалт нөөрэ 254 дээр байгаа. За тэгээд ерөнхий энэ хэсэг дээр нэг үзүр орж ирүүлэх гээд нэг ярьж яахын хувьд бол ярьжсэн. За тэгэнгүүт энэ хэсгээс өөр цаашаа бол XRP бол нэг Евролгүй юм шиг харагдаад байгаа. Нэг цаашаа явж чадахгүй юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр хэдүүлээ бол гол анхаарлууд бол coin ерөнхийдөө бол ийм байр суурь дээр байгаа гэдгийг манайхан анхаарчаарай. Тэгээд бол ерөнхийдөө бол болж байгаа. Хэдүүлээ бол заавалч нэг coin-уудын хувьд бол нэг айгаад байгаа шаардлага бол миний хувьд бол байхгүй байгаа. За тэгээд XRP дарсан хүмүүс одоо бол өстө жигнэсээ хожин шүү. XRP дарсан хүмүүс хожин шүү нэрээ. XRP дарсан хүмүүс хожин шүү нэрээ. Базараа хэлэх юм уу? Юу ярьж байгаа та нар? За ямар ч байсан тэгээд анхаарал хандуулах хувь дээр бол coin-уудын анхаарал хандуулах нь байна. Энэ 7 хоног бас дараа 7 хоног ерөнхий coin-уудын байрлал дээр бол анхаарал хандуулах нь байна. Хэдүүлээ бол айлтгүйгээр анхаарал хандуулнаа гэсэн. За тэгээд дараагийн ээлжинд юу ярих хэрэгтэй вэ гэхээр мэдээж алтны байрлал байгаа. За ерөнхий хэдүүлээ бол энэ мэдээг өнөөдөр юм уу маргааш та заавалч уруулчихна. Тэгэхээр хэдүүлээ бас энэ орж байгаа бичлэгүүдтэйгээ сайхан танилцсан яваарай. За тэгээд өмнөх шиг нөгөө нэг мэдээний бичлэгүүд бол ерөөдөө бол орж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр манайхан анхааралтай байгаарай. За тэгээд шинэ 900 ирж шүү. Шинэ 900 ирж шүү. Манайхан хоцорвоо гэдэг шиг. За тэгээд хэдүүлээ ерөөдөө бол үргэлжлүүлээд энэ 7 хоногийн 3 дахь дахиад нэг уулзах бах. Эсвэл 4 дахь ч юм уу 3 дахь 4 дахь 5 дахь нэгэнд нугас айл хэдийн уулзсан. Ерхий бол тайдтайгаа дахиад нэг гэдэг шиг ерхийдөө бол олон л уулзчулах боломж юм байна. За тэгэхээр хэдүүлээ ямар ч хэлсэн ингээд өнөөдрийн анализыг хэдүүлээ дуусгацгаая. За тэгээд дараагийнхаа анализээр эргүү уулзтлаа. Баяртай манах. За тэгэхээр энэ 7 хоногийн арилжаанд нь амжилт хүсье. Сайхан марцгаарай.